Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтад зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 60 иргэн байна. Тухайн иргэнийг өөрийн оршин суух газраас явах, тодорхой газар очихыг хориглох, зөвхөн шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гинэ. Мөн шүүхээс тухайн эм тэрэг үйлдсэн хүнийг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй харилцахыг нь хориглох шийдвэр гаргадаг. За зорчих эрхийг хязгаарлах ял идүүлэх нөхцөл журмыг дараах тохиолдолд бол өөрчилж болдог. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг тухайн орон нутгаас тодорхой хугацаанд гарахгүй байхыг бүр хориглодгоо гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл тухайн ял идэлж байгаа хүн маань эмнэлгийн зайлшгүй тусламж авах шаардлагатай болсон. Эсвэл түүний ойр дотны хүн нас барсан, хүн дээр үрдсэн тохиолдолд мөн янз бүрийн гамшигт үзэгдэл болсон тохиолдолд бол тухайн хүний хүсэлтийг бодлого баримтын хамт прокурор хянаад түүнийг бол 30 хүртэл хоногоор зорчих бүсийг нь төр өөрчилж болдог. За бүр өөрчлөх тохиолдол маань болохоор тухайн хүн тухайн орон нутагт оршин суух шаардлагагүй өөр орон нутг руу шилжих шаардлагатай болсон ажлын байр нь өөрчлөгдсөн тохиолдолд мөн холбогдох баримтыг түүний хүсэлтийн хамт прокурор хянаад үндсэл бүхий тогтоол гаргаж түүний бүсийг бүр бүрсээ өөрчилж болдог ийм онцлог зохицуулттай юм аа.